Сайн байцгаана уу, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цекром эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр бүгдээрээ өмнө нь ярьж ирсэн хэрэгүүдээс хамгийн замбраагүй гэр бүлийн түүхийг ярилцсан. Майкл гэх өсвөр насны хүү байх бөгөөд түүний ээж аав нь салж Майкл аав хойд ээж болон түүний хүүхдүүд хойд авга ахтайгаа хамт амьдардаг байв. Гэтэл Майклийн төрсөн ээж хойд ээжийнх нь ахтай харилцаатай болж дундаасаа охин төрүүлжээ. Тэгэхээр энэ охин Майклийн хувьд ээжийнх нь хүүхэд болохоор дүүн үү эсвэл авга ахын охин учраас үеэлнэ үү. Хэдэн өдрийн дараа Майкл өвөөгөнд очтол өвөө нь бэр ихчтэй намрын харилцаатай болж хүүхэдтэй болсон байв. Тэгэхээр энэ хүүхэд өвөөгийнх нь хүү учраас авга ах нь уу эсвэл авга эгчийнх нь хүү учраас үеэлнэ үү? Энэ бүхэн зохиол биш. Ohio мужид болсон бодит явдал бөгөөд өнөөдрийн арга хэрэгт цус ойртолд гэр бүлээс гадуурх харилцаа мөн аимшигтай хомроглон устгал бүгд багтсан. 2017 онд Ohio мужид амьдардаг Тод цахилгаан станцад ажилладаг жирийн нэг эрэгтэй тэрээр ажлаа тараад гэртээ арах замдаа эхнэр Стейси рүүгээ залгсан боловч утас нь холбогдохгүй байв. Ohio-гийн өмнөд хэсэгт зүлжээ муудагч тэр өдөр яагаад ч эхнэр нь бүтэн өдрийн турш ганц ч мессеж бичээгүй тул Тод маш их түгшиж эхнэрийнхээ ээж Тэми рүү залгаад гэрлүүн очоод шалгаж өгөхийг гуйжээ. Тэми удалгүй эргэж залгаад гэрийн алга түгжээтэй тогшоод ч хариу алга хүүхдүүдийн дууд сонсогдохгүй байна гэв. Тод цонхыг нь хаглаад ч хамаагүй орохыг гуйлаа. Гэтэл удалгүй Тэмигийн аимшигтай хашгирах дуу гарч буун дуу сонсогдоод утас тасарсан. Тод сандарсандаа хадам аав доон руугаа залгаж тусламж хүсээд өөрөө хамаг хурдаараа гэрлүүгээ тавхисан. Гэртээ ирэхэд үүдний алга нээлттэйсэн бөгөөд тэнд Стейсигийн үеэл Аарон зогсожив. Аарон Тод хоёр 10 гаруй жил бие биенээ мэддэг байсан ч тэр өдөр Аарны нүд яг л хий үзэгдэлд автсан мэт юр бусын огт танихгүй хүнийх шиг байв. Түүний бие бүхэлдээ цуснд будагдсан байх ба гартаа эвхдэг хутга барьсан байлаа. Аарон гинэд Тодын хүзүү нүүрлүү хутгатай гараараа дайрч эхлэв. 130 кг жинтэй Тод бүх хүчээрээ түүнийг дарахад Аарон ахаа уучлаарай. Би таныг дээрэмчин байна гэж бодлоо. Гэрт дээрэмч орсон. Стейси олон хүүхдүүд өрөөндөө нуугдж байгаа гэж хэлжээ. Ингээд Тод өрөө рүү гүйж ороход эхнэр Стейсийн орон дээрээ хөнжлөөр хучуулсан байдалтай. Цээж болон нуруундаа буудуулж нас орсон бол хадам аав доон нилийсэн цусан дунд нас орсон байдалтай. Хадам ээж Тэмийн угаалгын өрөөнөөс хүзүү болон нуруундаа буудуулсан. Мөн л хөнжлөөр хучуулсан байдалтай олджээ. Азар 2 настай хүү Брэкстон нь 8 байсан ч 8 настай том хүү Дэвэн алга болсон байлаа. Тод Аарны гэмт хэрэгтэн гэж цагдаад мэдэгдэж хайж эхэлсэн. Тэгвэл алга болсон 8 настай Дэвэн хүү хаана гам бол Аарн яагаад ийм аимшигтай хэрэг үйлдсэн? Бас тэр замбраагүй гэр бүлийн харилцаа энэ аллагтай ямар холбоотой талаар ярилцъя. Хэрэг орон нутгийн мэдээгээр маш хурдан тархаж гэмт хэрэгтэн баригдаагүй байсан тул оршин суугчид гэрээсээ гарахаас жаажив. Нэмээд хэдхэн сарын өмнө хөрс зэрэгэлдээ байх Pike County-д нэг гэр бүлийн 8 хүний амь үргэцсэн аимшигтай хэрэг гарч ирсэн бөгөөд энэ нь орон нутгийн иргэдийг бүр ч их цочролд оруулжээ. Мөрдөн байцаагчид хамгийн түрүүнд 8 настай Дэвэн хүүгийн сургууль руу холбогдоход багш нь өдөр Дэвний аав залгаад хүүг сургуулийн автобусанд зуулгаад гэрлүүн явуулчих гэж хэлсэн гэдэг. Уг нь Дэвэн тэр өдөр эмээ Тэмигэнд очих ёстой байсан бөгөөд Тод тийм дуудлага огт хийгээгүй. Өдөржин ажил дээрээ ижээ. Удалгүй хэрхэн газар ажиллаж байсан цагдаанараас Дэвнийг олсон талаар мэдээлэл ирдэг. Хүү өөрийнхөө өрөөний шүүгэн дотор хувцсан дунд нуугдсан байдалтай болсон ч харамсалтай нь гар болон биендээ буудуулж нас орсон байв. Хүү хувцснууд дунд дарагдсан байсан учраас эхний үзлэгээр олдоогүй. Аарон гим зэмгүй бяцхан хүүг хүртэл зориуд гэрлүүн дуудаж авчираад амийг нь бүрлэгсэн. Энэ хэрэг яагаад ийм орооцолцсон, зунгаарлцсан, хамаатан саднараа холилдсон байгааг ойлгохын тулд тус бүс нутгийн онцлогийг мэдэх хэрэгтэй. Америкийн нэгдсэн улсын зүүн хэсгийн Апалачийн нуруу давах газрууд нь газар зүйн хувьд тусгаарлагдмал консерватив соёлтой. Хүмүүс маш эрт гэрлэж олон хүүхэд гаргадаг. Нэг тосгонд үеэл, авга, нахцууд гээд 3-4 үеэрээ цуг амьдардаг ба гэр бүлийн дотор салалт, хүчирхийлэл гэх мэт асуудал гарах юм бол хууль хяналтын байгууллагаас илүү өөрсдийнхөө аргаар өөрсдөө шийдэх хандлагатай байдаг. Стейси болон Аарон төрсөн эгч дүүсийн хүүхдүүд буюу үеэлүүд. Хэрэг гарахаас хэдэн сарын өмнөөс ажилгүй байсан Аарон үеэл Стейсигэндээ байнга ирж хүүхдүүдтэй тоглож өгдөг байв. Тодыг томилдоор явсан хойгоор тэдний харилцаа найз, хамаатнаас давж нууц амргийн харилцаа болоо хууржээ. Үеэлэд учраас хинч тэднийг сэжиглээгүйч нэг хүн тэдний харилцааг мэдчихсэн нь Аарны ээж Кэрлийн байв. Аарон ээжтэй би амьдралынхаа цорын ганц хайрыг болсон. Тэр бол Стейси гэж хэлсэн ч ээж нь болиулах гэж оролдоогүй. Тэрээр 1994 онд төрсөн. Ээж нь түүнд Эрен гэж нэр өгөх гэж жоод төрсний гэрчлэгийн дээр андуурч бичсэн байна. Багадаа нохойд хазуулж хэлний мэс тасалд орж 12 настайдаа нүд рүүгээ буудуулж хараа нь мууцны дараа 16 настайдаа цөсний үүдийг аваасан. Аав Рэйн хар тамхи цогтууруулах ундааны хамааралтай. Анх Аарны төрөхөд аав нь миний хүүхэд биш гэж гэрээсээ хөжөөсөн ч ДНХ-ийн шинжилгээгээр төрсөн аав нь мөн болох нь тогтоогдсон. Энэхүү замраагүй гэр бүлийн орчин эрүүл мэндийн асуудлууд болон цус ойртсон нууц амргийн харилцаа нь эцэстээ ийм аимшигтай аллагад хүргэсэн. Түүний өсөж тойронсон орчин яг л кино шиг замраагүй.
Багада аав Рэй, хойд ээж Маша нартайгаа амьдардаг байжээ. Маша өөрийн хүүхдүүдээ илүүд үзэж Арныг хоолгүй онуулахаас гадна шоронгоос суллагдсан Машагийн ах Гэри тэдний дэрж амьдрах болсноор гэр бүл бүрч утгаа алдав. Аав нь архичин нэмээд Гэрийг гэртээ байнга биеэ үнэлж авчирдаг. Арны төрсөн ээж Кэрлийн хойд ах Гэритэй амаргууд болж дундаасаа Стефан гэх охин төрүүлжээ. Арны хувьд Стефан нэг талаасаа дүү, нөгөө талаасаа үеэл нь болсон. Түүнийг 16 настай байхад аав Рэй нь Кентукки муж руу зүхтаж түүнийг хайжээ. Дараа нь ээж Кэрлин түүнийг авсан боловч удалгүй өөр эртээ сун Арныг дахин хайж зогтсон байна. Ингээд Ар нь нийт 4 удаа төрсөн эцэг ихтэй хаягдсан. Арны ээж Кэрлин сэтгцийн маш хүнд өвчтэй, хий юм харах, амиа орлох болон хүн амины эрг үйлдэх хүсэл гэх мэт 15 гаруй онштой байсан нь хүүхдүүдэд нь шууд нөлөөлсөн. Арны амьдралын цорын ганц түшиг болсон нагц болон дотны хүмүүс нь дараалан нас орсноор сэтгцийн эмнэлэгт хэвтэж уур бухимдал, сэтгэл гутралд оржээ. Тэрээр Карл гэх хойд аавынхаа гэрт марихуана тарьж донцсон байх үедээ үеэл Стейситэйгээ дотносож түүнд хамаг хайраа зориулжээ. Гэвч Стейсигийн хувьд энэ нь төр зургийн зугаа байсан бол Арны хувьд амьдралынх нь цорын ганц гэрэл гэгээв. Хэрэг гарахаас 7 хоногийн өмнө Стейси харилцаагаа таслахаар шийдсэн нь бүх зүйлээ алдсан Арны хувьд тэгсгийн аргагүй цохилт болж хэрвээ би чамайг авч чадахгүй бол өөр хэн ч авч чадахгүй гэсэн бодолтой өшөө авахар шийджээ. Хэрэг гарахаас нэг өдрийн өмнө Арын Стейсигийн очиж хүүхдүүдтэй тоглох нэрээр унтлагын өрөөний цонхыг нууцаар онгойлгож номоор тулж бэлдсэн. Маргааш нь өглөөний 4:30-д Арн Тодыг ажилдаа явсны дараа цонхоор нууцаар орж үүргэвчин дотроо 20 калибрын шотган буу, 8 сум, гарч хідэн, хутга, бүр цус арчих ариун цэврийн цаас хүртэл бэлдсэн байв. Арн 8 настай дээвэн хүүг сургуулийн автобусанд суухыг хүлээж гад явсныхан дараа өглөөний 8:30-д Стейсигийн өрөөнд орж цээж рүү нь 2, нуруу руу 1 удаа буудаж нас орсныхан дараа цогцыг дээвний өрөөнд оруулж хувцсыг нь бүгдийг нь тайлаад цогцтой ёс бус харилцаанд орсон. Ингээд Арн Стейсигийн утсыг ашиглан сургууль руу залгаж би аав нь байна. Хүүг гэрлүүн явуулчих гэж худлаа хэлжээ. Хүүг эрхийг хүлээх зураа 2 настай Брэкстон хүүд сүүгч жихвийг нь сольж унтуулжээ. Дээвэн хүүг гэртээ ирэхэд Аран ахын чамд PlayStation авсан шүүгэн дотор байгаа гэж хураад шүүгийг нээх оронд нараас нь буудаж хөнөөсөн байна. Удалгүй Стейсигийн ээж Тэми ирэхэд Арн түүнийг ч бас буудаж алаад цогцыг нь угаалгын өрөөнд нууж аав дооныг нь ч бас мөн адил хөнөөсөн. Хамгийн сүүлд Тодыг ирэхэд Арны сум дуусч халаасны утгаараа түүнийг 11 удаа дүржээ. Гэвч Тод түүнийг эсэргүүцэн биеэ хамгаалж чадсанаар Арн зогтсон байна. Тэрээр Тэмигийн ачааны машиныг хулгайлан ой мод руу цутаж хэрэг гарснаас 2 хоногийн дараа өөрийн биеэр ирж хэрэгээ үлээсэн. Шалтгаан нь ердөөл ойд хэтэрхий хүүтэн байсан учраас түүнд ямар ч гэмшил, харамсал байгаагүй. Шүүх хурлын явцад Арн эхлээд хэрэгээ үлээж дараа нь би хийгээгүй гэж мэлдэжсэн ч эцэст нь бүх хэрэгээ хүлээхээс өөр аргагүй болсон. Арны үйлдэл шүүх танхимдч хүмүүсийг гайхшруулсан байна. Тэрээр гинэд би буруугаа хүлээж байна. Шүүх хурал хийхээ болиё гэж мэдэгджээ. Хэрэгээ хүлээх болсон шалтгаанаа хохирогчдын гэр бүлийг харахаар сэтгэл минь өвдөж байна. Шүүх хурал болох юм бол хэргийн газрын аимшигтай зургууд гарч ар гэрийнх нь дахин шаналх болно. Тийм болохоор би зүгээр л буруугаа хүлээхээр шийдлээ гэдэгч энэ нь хохирогчдыг ботсон эрг биш. Харин өөрийнх нь үйлсэн жигшүүрт эргүүд цогцтой зүү бусаар харьцан гих мэт зүйлс нь олонний өмнө нийл тод болохоос айсандаа гаргасан цалив. Тэрээр шүүх бүрэлдэхүүнээс тангарагтны шүүгчдгүйгээр зөвхөн шүүгч дангаараа шийдвэр гаргаж өгөөч гэж хүссэн бөгөөд шүүхээс зөвшөөрчээ. Арны ээж Кэролин миний хүү сэтгцэн өвчтэй тул цаазын ял өгч болохгүй гэж өмгөөлсөн боловч шинжилгээгээр түүнийг хариуцлага хүлээх чадвартай гэж үзжээ. Ганц тогтоогдсон зүйл нь тэрээр марихуаны хамааралтайсан. Ингээд 2019 оны 2 сард шүүхээс Арн цаазын ял онооч 2026 оны 1 сарын 6-нд цаазын ялыг гүйцэтгэхээр төлөвлөжсэн ч одоо хүртэл хойшлогдсоор байна. Учир нь Ohio мужид цаазаар авахд ашигладаг тарианы бодисыг эм үйлдвэрлэгч компаниудаас авч чадахгүй байгаа. Компаниуд хүний аймд таслахад бүтээгдэхүүнээ ашиглуулахгүй гэж шүүгдэж байгаа тул тодорхойгүй хугацаагаар хойшлогджээ. Хамгийн их хохирсон хүн бол нөхөр Тод. Тэрээр ердийн нэг ажлын өдрийн дараа гэртээ ирэхэд эхнэр хүү хадам аав ээж нэгэд бүгд амь үргэцсэн бөгөөд хэрвээ би хадам аав ээжигээ гэрлүүгээ явуулаагүй бол тэд амьд байх байсан гэж өөрийгөө буруутгасан ч нэмээд хэрэгтэн өөрийнх нь сайн найз гэж боддог байсан. Үеэл Аран байснаас гадна нас барсан эхнэрийнх нь нууц амраг байсныг мэдсэн нь Тодод нөхөж баршгүй сэтгэлийн шархулсан. Одоо Тод цорын ганц амьд үлдсэн хүү Брэкстныхоо төлөө энэ бүх сэтгэлийн зовлонгоо таван тулж амьд үлдэхийг хичээж байгаа юм. Ямар ч тач өнөөдрийн хэрэг маань энэ үрээд дууслаа. Сувгдаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай.